Сайн байцгаана уу? Камжаа ТV байна. Та бүхэндээ шинэ оны минь төргий. Ингээд 2022 оны анхны бичлэг маань эхэлж байна. Дөнгөж сая бүгдээрээ Хятадын нэг шүүх хурлын хэсгээс харлаа. 2019 оны 1 сарын 3-нд болсон шүүх хурал өгөөд энд гарсан хүн хар утас толгойдоо өглүүлээд цаазын тавцан руу явж байгаа байдал нь энэ хүн бол хулгай, хүчин болон санаатай аллагын хэрэгээр цаазын ял сонссон цуврал алуурчин Гав Чонgyун байсан. Газрын зураг дээр харагдаж байгаа Хятадын Баин гэх энэ газар 1988 оны 5 сард 23 настай эмэгтэй гэртээ алуусан байдалтайгаар олдсон. Хүчндөөсөн байснаас гадна хоолойг нь хэрчиж өмд цамцын тайлж нийт 26 удаа хутгалсан аллагын хэрэг гарсан. Хэрэгтэн нотлох баримт маш ихийг үлдээсэн байсан ч гэсэн тэр үед одоогийн шиг шинжлэх ухаан хөгжөөгүй байсан учраас тодорхойлох боломжгүй асуудлууд маш их гарч ирж шийдэгдээгүй аллагын хэрэг болоод өнгөрсөн. Гэтэл үүнээс хойш 6 жилийн дараа 1994 оны 7 сард Баины цахилгаан станцад ажилладаг 19 настай охин мөн адил гэртээ хүчирхийлүүлж хоолоогоо хэрчүүлж алуулсан байдалтайгаар олдсон. Дээрээс нь 36 удаа утгалуулсан байсан. Гэхдээ энэ үед энэ хоёр хэргийг нэг хүн хийсэн гэж бол огт гадарлаагүй өөр нэг аллагын хэрэг л гэж үзэжсэн. Алуурчин ч гэсэн дахиад чимээг алга болсон. Үүнээс 4 жилийн дараа 1998 оны 1 сард Баин гэх энэ газрын нэг дүүрэгт 29 настай эмэгтэй цогцос гэрээс олдсон. Эмэгтэй нас бараад ойролцоогоор 2-оос 3 өдөр өнгөрсөн байсан бөгөөд мөн адил хүчндүүлж хоолоогоо хэрчүүлсэн байдалтайгаар олдож 16 удаагийн мэсний шарахтай яснаас гадна нэг нэмэгдсэн зүйл нь алуурчин эмэгтэй чихнээс толгоон орой хүртэлх арьсыг ухчихсан байсан. Энэ хэргийн мөрдлөгийн явцад азар хэрэгтнийг харсан гэрч гарч ирснээр алуурчны аман зургийг гаргаж авсан ч гэсэн олдохгүй хэвээрэлсэн. 6 өдрийн дараа 1998 оны 1 сард Баинд амьдардаг 27 настай эмэгтэй өмнөх хохирогчдтой яг адилхан байдлаар нас орж 8 удаа утгалуулсан. Дээрээс нь хөхний хэсгийг утгаар шийдсэн байсан. Ингээд 6 жил, 4 жил гинэт 6 өдргээд хэрэгтний аллах хийх давтамжийн хугацаа улам л богиносож цогцсны аль нэг хэсгийг сийчих эсвэл ухах зэргээр аллагын хэлбэр ч гэсэн улам хэрцгий болж байгаа нь ажиглагдаж байсан. 6 сарын дараа 1998 оны 7 сард 8 настай охин мөн адил хүчндүүлж хоолоогоо хэрчүүлсэн байдалтай цогцсон олдсон. Цагдаа нарын үзэж байгаагаар уг нь алуурчин анх охины ээжийн алах зорилготой гэрт нь орсон ч охиноос өөр хүн байхгүйсэн болохоор охиныг хөнөөсөн гэж үзсэн. Аллага ингээд зогсоогүй 1998 оны 11 сард бас нэг эмэгтэй гэртээ яг адилхан байдлаар алагдсан байсан. Энэ удаа цогцсон дээр 22 удаагийн хутганы шарахтай цээж болон 2 гар тэгээд бэлэг эрхтний хутгаар сийдсэн байсан. Энэ 1998 онд 1 жилийн дотор 4 хүнийг хөнөөчихсөн. Тэгээд дээрээс нь 4 жилийн өмнөх 6 жилийн өмнөх 2 хэрэгч бас энэ цуврал алуурчны үйлдсэн хэрэг байсан байна гэдгийг цагдаа нар энэ үед л ойлгосон. Аллагын цаг хугацааны дараалал улам ойртож байгааг мэргэжилтнүүд хэлэхдээ бид нар баяртай сайхан үйл явдал тохиолдоход дараа нь тэрийгэ бодож догдолж инээдэг. Цаг хугацаа өнгөрөхөд баг багаар тэр дурсамжаа мартаж эхэлдэг. Үүнтэй л адил зүйл гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл хар тамхи хэрэглээд удаагүй хүнд хар тамхины үйлчлэл удаан байдаг бол хэрэглэх тусам үйлчлэл нь хурдан гарч дахиад дараагийн хар тамхиа хайж олж татдагтай ижил зүйл гэж тайлбарласан байсан. Тиймээс дараагийн аллага тун удахгүй гарах болно гэж цагдаа нарт анхааруулсан боловч
бодсноос эсэргээр алуурчин дахиад чимээгүй алга болсон. Хүмүүс хэрэгтнийг үхсэн эсвэл өөр газар руу нүүсэн байх өөр хэрэгээр одоо шоронд байгаа байх гэх зэргээр ярьж исэн ч гэсэн сүүлийн аллагаас яг 2 жилийн дараа 2000 оны 11 сард алуурчин дахин гарч ирсэн. Энэ удаад 28 настай эмэгтэйн цогцос адилхан байдалтайгаар олдсон. Дараа нь 8 дахь хохирогч 2001 оны 5 сард мөн 28 настай совилогч эмэгтэй хүчндүүлж хутгаар сэтчүүлж хоолоогоо хэрчүүлсэн нас орсон байсан. Хамгийн сүүлийн 9 дахь хохирогч дахин 1 жилийн дараа 2002 оны 2 сард байрлаж байсан буудалдаа алуулсан байсан. 9 дахь хохирогчийн талаар ярих юм бол энэ Паянд амьдардаг хүн бол биш. Компаниас нь Паянд очиж том гэрээ хийх ажил гарсан болохоор нэг эмэгтэй ажилтнаа тийш нь томилолтоор явуулах шаардлагатай байсан боловч тийшээ явах эмэгтэй олдоогүй. Яагаад гэвэл бусад мужуудад ч гэсэн энэ Баян гэх энэ газар цуврал аллагын хэрэг гарч байгааг бүгд мэддэг байсан болохоор ганцаараа хизээж тийшээ явахгүй гэж бүгд татгалзажсэн. Харин энэ 9 дахь хохирогч 25 настай ажилд ороод удаагүй шинэ ажилтан байсан учраас энэ бол өөрийгөө харуулах сайхан боломж юм байна гэж үзээд сайн дураараа компани төлөөлж тийшээ 4 хоногийн хугацаатай томилогдсон ч харамсалтай нь буудлынхаа өрөөнд бусад хохирогчдын адилаар алуулсан байсан. Пайн гэх энэ газар 14 жилийн хугацаанд 9 эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн цуврал аллага байсан. Тухайн үед улаан хувцас өмсөх юм бол алуулна ганцаараа амьдардаг эмэгтэйчүүд бүгд түүний гарт үхэж магадгүй зэрэг цуу ярианууд маш их явж байсан. Энэ хэрэгээс хамгийн хачирхалтай зүйл нь хэрэгтний хурууныхээ хөлийн мөр, ДНА, аман зураг гэд нотолгоо их байсан ч хэрэгтэн баригдалгүй олон жил өнгөрч мөрдлөгийн үйл явц ч гэсэн нэлээд зогсонголж эхэлсэн. Тэгээд нэгэн иргэний төвчээр нь алдагдаж хэвлэл мэдээллийнхэнд хандан энэ хэргийг яаралтай шийдэж өгөхийг цагдаа нараас шаардаж байгаагаа илэрхийлж байсан. Энэ хүн бол 98 онд алагдсан нэг хохирогчийн төрсөн ах нь байсан. Ингээд бүхэл бүтэн 18 жилийн дараа 2016 оны 8 сард алуурчныг олж баривчилсан. Хүмүүс ийм хурдан баригдчих юмыг нотлох баримтч гэсэн тийм их байхад заавал хэвлэл мэдээлэлд хандж ижил хөдөлгөхийн гэж цагдаа нарыг маш их буруутгажсэн. Гэхдээ цаг хугацааны хувьд л тэгж баригдаж таарсан болохоос цагдаа нар бол ажлаа хийсээр л байсан. Паянд 2002 онд хамгийн сүүлийн аллага гарч 2004 онд яг адилхан хэлбэрийн аллага Өвөр Монголд 2 удаа гарсан байсан. Тиймээс тэр үед цагдаа нар гэмт хэрэгтэн одоо Өвөр Монголд байгаа юм байна гэж үзээд Өвөр Монголын цагдаагийн газрынхантай хамтын мөрдлөг явуулж байсан ч гэсэн тэр үед ДНА болон хурууны хэгээр хэрэгтнийг олох хүн нэг бүрийн нарийн систем хятадд байгаагүй. Дээрээс нь тэр үед одоогийнх шиг шинжлэх ухаан сайн хөгжөөгүй байсан болохоор өмнө нь гэмт хэрэг үлдэж байсан хүмүүсийн ДНА болон хурууны хэтэй гэмт хэрэгтний ДНА-г тус бүрчлэн харьцуулж харахаас өөр аргагүй байсан. Ингэж явсаар 2016 оны 3 сард цагдаа нарт нэг маш сайхан мэдээ дуулцсан нь 2015 онд нэг хижээл насны эрэгтэй хүн зодсон хэрэгээр цагдаад баривчлагдаж ДНА-гээ бүртгүүлснээр тэр хүний ДНА хэрэгтний ДНА-тэй маш төстэй, өөрөөр хэлэх юм бол хэрэгтний цусан төрлийн хүнийх гэж гарсан. Ингээд тэр хүний цусан төрлийн эрчүүдээс ДНА-ийн шинжилгээ авахаар 2016 оны 8 сард Гао Чон Юнгийн гэртэн цагдаа нар шинжилгээ авахаар эртэл гэртээ байхгүй Паяны нэгэн их сургуулийн хажууд ажиллаулдаг жижиг хүнсний дэлгүүртээ байж байсан. Гао Чон Юны шинжилгээний хариу хэрэгтний ДНА-тэй 99.9% таарч шууд баривчлагдан байцаалтын үр дүнд Паянд хийсэн 9 эмэгтэйн аллага болон Өвөр Монголд үйлдсэн 2 эмэгтэйн аллагаа бүгдийг хүлээн зөвшөөрсөн. Цагдаа нар түүнээс аллага үлдэх болсон шалтгааныг асуухад анх мөнгийг хулгайлах гэж дайрсан ч цагдаад мэдэгдчих байх гэж айхтаа алчсан юм аа. Тэрнээс хойш хүн алахыг хүсдэг болчихсон байсан гэж хэлдэг.
55 наснда цаазлуулсан энэ цуврал алуурчны талаар интернетээр СНС-ээр юу гэж яригддаг байсан бэ гэхээр хүүхдөө цөөтэй эцэг их гэр бүлдээ маш их халамжтай, хариуцлагатай хоёр хүүгээ хоёулангийн сайн хүмүүжүүлж хоёр хүн хятадын алдартай их сургуулиудад тэнцэж элсэн орж чадсан гэр бүл болон эргэн тойрны хүмүүс нь бүгд Гао Чон Юнг хэл сэргээр орсноос гарцаагүй тийм хэрэгүүлд хүн биш гэдэг байсан талаар бичцгээж байсан. Үнэхээр энэ бүх цуу яриа үнэн байсан үгүй бол бас үгүй. Гао Чон Юнг багадаа маш ядуу амьдралаар өссөн, хичээлээ сайн хийж их сургуульд орох мөрөөдөлтэй байсан ч гэсэн 4 оноод утснаас болоод их сургуульд орж чадаагүй. Дараа жилд нь дахин шалгалт өгсөн ч гэсэн дахиад унсан болохоор мөрөөдлөө хаяж зах дээр хутга зарж эхэлсэн. Тийм учраас хутганы талаар ерөнхийдөө сайн мэддэг. Нэг өдөр улаан хувцас өмссөн хөөрхөн эмэгтэйд дуурлаж араас нь гүйсэн ч өөрийг нь тоохгүй байсан учраас уур нь хурч Гао Чон Юнг эмэгтэйг ганцаараа амьдардаг гэдгийг олж мэдээд гэрт нь очиод амь насыг хөнөөсөн. Энэ бол Гао Чон Юнгийн анхны аллагын хэрэг байсан. Тэгэхээр анх мөнгө хулгайлах гэж аллаг үйлдэж эхэлсэн гэсэн мэдүүлэг нь худлаа болж таарч байгаа. Гао Чон Юнгийн эхнэр нь мэдүүлэг өгөхдөө манай дэлгүүр дээр цагдаа нар ирж нөхрийн маань цуснаас дээж аваад явсан өдрөөс л нөхөр маань хоол идэхдээ салганаж хэд хоног бараг унтаж чадахгүй их хачин байсан нь анзаарагдчихсан гэдэг. Эхнэр нь 1998 онд том хүүгээ төрүүлсэн. Тэр үед бол Гао Чон Юнг эд аллаг үлдэж байсан үе. Эхнэр нь ярихдаа одоо бодохны нөхөр маань байсгээл хэд хоногоор хэл өгөхгүй гэртээ ирэхгүй алга болчихдог байсан. Гэртээ буцаж ирэхдээ маш их мөнгө авчирдаг байсан болохоор нөхрөө эн тэнд очиж хар бор ажил хийж байгаад ирчтэй л гэж боддог байсан. Гэсэн ч үнэндээ Гао Чон Юнг тэр үеэрээ аллахаа үлддэг байсан байгаа. Цуу яриа шиг үр хөвгттэй халамжтай сайн эцэг бол байгаагүй. Харин ч өөрийнхөө хийж чадаагүй зүйлийг тэднээс шаардаж заавал сайн их сургуульд ор гэж маш их дарамт үзүүлдэг. Гэр бүлийн зөрчилдөө маш их тэрнээс болоод том хүн ааваасаа холбоогоо таслаад хэдэн жил болчихсон байсан. Хүүн хэлэхдээ аавыгаа алуурчин гэдгийг анх мэдээ үзээд мэдсэн. Аав маань мөрөөдө тоглоомонд донтсон, ээжтэй хэрэлддэг хүн байсан. Мөн аавтайгаа нэг их юм ярьдаггүй хүндий байдаг байсан. Ээжтэйгээ илүү дотн байсан талаараа ярьж мэдүүлэг өгдөг. Гэр бүлээс нь мэдүүлэг авч дуусаад цагдаа нарт таавар олж үлдсэн нэг зүйл нь цаг хугацааны хувьд ч тэр Гао Чон Юнгийн хийсэн аллах нь 11-ээс ч их байх боломжтой. Яагаад гэвэл эхнэрийнх нь хэлснээр нөхөр нь маш олон удаа 11-ээс ч олон удаа хэд хоногоор алга болоод маш их мөнгөтэй ирдэг талаар ярьсан учраас Гао Чон Юнг нотлогдсон хэрэгүүдэл үг дуугаа хүлээсэн гэж үздэг. За энэ хүртэл бичлэгийг маань сонсон та нарт маш их баярлалаа. Бичлэгтэй холбоотой санал сэтгэгдэл байвал комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Мөн манай сувгийг subscribe болон лайк дарахаа битгий мартаарай. Баяртай.